За сайн байцгаана уу? Давтагдчихгүй подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарт ганц би single parents гэдэг сэдвийн дагуу явагдана. Тэгээд манай подкастэнд захиа ирүүлсэн эмэгтэй захиаг уншиж өгөөд дараа нь манай оролцогч хуульч болон сэтгэл зүйч маань зөвлөгөө өгөх байдлаар өнөөдрийн дугаар явагдах байгаа. Зөвлөгөө өгөх болон хувийн бас чөлөөт яриа өгөх байдлаар явагдах байгаа. За тэгээ манай подкастын оролцогч хуульч бумчин сэтгэл зүйч Соко яг өөрийнхөө дууддаг юу нэрээр илчлээ. За сайн байцгаана өдрийн минь төргий. Сайн уу өдрийн минь. За ямар ч байсан подкастэнд оролцож үнэтэй хувь нэмрээ оруулж туршлага хуваалцахаар хуулийн өндөр мэдлэг өгөхөөр сэтгэл зүйн мэдээлэл өгөхөөр оролцсон та хоёртаа маш их баярлалаа. За тэгээд юуны түрүүнд ямар ч байсан захиагаа би уншаад өгчээ те. Ерөнхийдөө ямар оролцогчоос маань ямар захиа ирсэн, ямар асуулт байгааг танилцуулаад тэгээд хэдүүл хариултанд орё. За сайн байна уу? Би 5 настай 30 гарсан гэрэлсэн эмэгтэй юм аа. Уг нь би нөхөртэй. Гэхдээ нөхрөөсөө салахыг хүсдэг болоод их удаж байгаа. Яагаад гэдэг талаар дэлгэрэнгүй ярих хүсэхгүй байна. Харин салсны дараа яах вэ гэсэн санаа зовсон хэд хэдэн асуудал надад байгаа учраас би тусламж хүсгээр энэхүү захиаг илгэлээ. Нэгдүгээрт би нөхрөөсөө салбал хүүхдийн маань нөхрийн тал авчих болов гэсэн айдас байна. Учир нь манай нөхрийн тал надаас илүү манай нөхөр надаас илүү цалин олдог. Мөн хамаатан саднууд ихтэй. Харин надад бол тусалж дэмжихээр садан төрөл гэхэр хүмүүс бараг байдгүй л дээ. Тэгэхээр ийм тохиолдолд хүүг минь надаас булаагаад авчих уу гэсэн айдас надад байна. За хоёрдугаарт хэрвээ хүүхдтэй би өөр дээр авч чадвал нөхрөөсөө би тэтгэмж авч чадах болов уу? Ер нь сасны дараа тэтгэмж авч ирсэн юм бодит жишээ Монголд байдаг болов уу? Энэ талаар хуулийн зөвлөгөө авч болох уу гэсэн байна. За гуравдугаарт нь болох юм бол за ингээд найзуудаа ер нь нөхрөөсөө салах шийдвэрийг хэлэхээр дандаа ер нь буруутгсан салах хэрэггүй. Жишээ нь одоо хүүхдтэй үнтэй дахиж суухан олдохгүй. Эрэгтэй хүний хайр халамжаас ингээд бүр холцож гин гэсэн үг шүү гэсэн тиймэрхүү буруутгасан хандлага хэлдэгээ. Тэгээ би энэ талаар зөндөө сонссон болохоор яагаад салах гэж байгаа талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Мөн ганц би хэрнээ дахин ингээд заавчлаараа захааны юугээс ойлгохгүй. Нэг өгүүлбэрт айгүй олон утга санаа илэрсэн. Ямар ч байсан ингээд салсны дараа хүнтэй суух ч юм уу дахин амьдрал зохиоход ер нь өндрөл бэрхшээл гарах болов гэдэг утгаар асуусан юм шиг байна. Би тэгж ойлголоо. Тэгээд захааны хариулт олно гэдэгт хариулт авч чадна гэдэгт итгэж чинь маш их баярлалаа. Та намд олон дэжлээ амжилт хүсье гэсэн юм захиа байна л та. Ерөнхийдөө жоохон давчлаад ярьчлаа. Захиаг тэгээ яг уу голд нь ингээд байгаа 3 гэхээс илүү энэ хоёр чухал асуулт ямар ч байсан хуулийн асуулт асуусан баг шиг байна. Тэгээ сүүлийн асуулт нь одоо сэтгэл зүйн тал руу илүү зөвлөгөө авах хүсэж байгаа асуулт байна гэж би ойлголоо. За бумчин манай хуульч маань энэ талаар ер нь энэ талын жишээ хэрэг тохиолддсон болоо Монголд энэ аав дээр авах ер нь хүүхдийг шүүх ер нь хэний талд өгөх шийдвэр гаргадаг юм бол энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу? За гэрлэгчд гэл бүр цоцлуулах гэж байгаа бол нөгөө эвлэрүүлэн шүүхийн дэрэгдэх харьяа шүүхийн дэрэгдэх эвлэрүүлэн зуучлал гэж байдаг. Тэрэнд хандаад эвлэрлийн журмаар ер нь бол нөгөө хүүхдээ хин дээр өгөх тэтгэмжээ яах гэрлэлтэд бүртгүүлснээс хойш олж авсан дундын эд хөрөнгөө хэрхэн хуваах асуудал бол өөртөө эвийн журмаар шийдвэрлэх боломжтой. Эвийн журмаар шийдээгүй тохиолдолд бол шүүхээр талуудын нэхэмжлэхийг үндэслээд талуудын байр суурийг харж агаад эд хөрөнгийг бол хуваана. Хүүхдийг бол эцэг эхийн халамж ахуй нөгөө нөхцөл бололцоо тэгээд хин нэг нь хүчирхийлэлд үйлдсэн эсэхийг харгалзаж агаад ер нь хин дээр өгөх нь бол шүүх өөрөө шийдвэрлэнэ. Тэгээд эцэг эхчүүд шүүх хурал дээр шүүх дээрээ яах ёстой вэ гэхээр өөрийгөө хүүхдээ ер нь би тэжээнд итгэж ингэж асран хамгаалж чаднаа. Би бүрэн боломжтой хөөн гэдгээ сайн нотолж өгөх шаардлагатай. Би хүчирхийлэл үйлддэггүй. Тэгээд миний энэ орлого бол ийм, ахуйн орчин нөхцөл бол ийм. Би хүүхдээ тэдэн наснаас нь хойш ингэж ганцаараа ч юм уу те хамтран өсгөж ингэж хүрсэн. Би хүүхдээ илүү анхаарал халамжаа тавьдаг гэх те. Тэрийгээ бол зөвхөн шүүхтэр амаараа хэлэхээс гадна баримтуудаар нотлоно гэсэн үг. Одоо жишээлбэл цэцэрлэгийн багшаас нь мэдүүлэг авахулж, гэрчийн мэдүүлэг авахулж болно. Одоо хин банк юу яадаг вэ?
хүүхдийнхээ талаар уулзаж ярилцаж авдаг авдаг вэ? Хин санаа тавьдаг вэ? Тэ? Сургуулийн багш бол тэр багштай уулзаж ярилцаж тэгээд дээрэс нь тэр мэдээж нөгөө нэг эцэг гэх маань хүүхдээ өсгөх боломжтой байх хэвээр. Тэгэхгүй болохоор нөгөө нэг цалингүй, байргүй ч юм уу те бүх нөхцөл боломж одоо хүүхэд өсөх чи одоо яаж хүүхэд өсөх гэж байгаа гэж бүр шүүх өөрөө хэлэхээр хэмжээнд байх юм бол одоо тэгээд аль боломжгүй тийм боломжтой нөхцөл байдалтай юм байна. Бас ээж нь өсгөх боломжтой маш сайн хүүхдээ харж халамжилдаг болвол тий шүүх ер нь бол нөгөө гэр бүлийн дундын хөрөнгөө юу ямар хөрөнгөтэй байгаа юм бэ? Одоо байр маяг юунд амьдарч ирсэн тэр хүмүүс чи тий. Тэрийг нь бас эд хөрөнгөө хуваая гэх юм бол хуваан штэ тэр чинь. Хуваагаад хүүхдийн асран хамгаалах эрхийг ээжд нь өгдөг ч юм уу тий. Тэгээ яг хоо ээж нь одоо гэхдээ ер нь бол нэг хүртэлх насны хүүхдтэй хүмүүсийн гэрэл бүлийг бол цуцлахыг хоригдтыг. Тэгэхээр нэгээс бас тийм зүйл залт байд юм уу тий. Би яг хоо эргэн үеийнхээ хувьд зүгээр бодохоор яг хүүхдийг угаас ээжд нь л өгдөг байлгүй дээ гэсэн тийм харт хаамаг байсан л да. Яг юм мэрэгжлийн хүнээс сонссон чинь бас арай өөр байд юм байна. Гэхдээ ер нь бас нэг хүртэлх насны хүүхэд чинь гэхээр тийм л юм л да. Манайд тэгтээ ингээд нөгөө одоо ингээд монголчууд одоо яадаг юм болоо мэдэхгүй. Жишээд би нөхөртөөгөө байхдаа ч нөгөө гэрэлтэй бүртгүүлээгүй үед нөгөө нэг ингээд яатсан байдаг штэ тий. Одоо хамт амьдраа хүүхэдтэй болцсон ч юм уу тий. Тийм хүмүүс бол хүүхэдтэй авъя гэж хүүхдийг яадаг юм бол тийм тохиол юу байд юм болов уу? Байж гоо байна тэр чинь. Нөгөө олон байна. Нөгөө гэр бүлээ батлуулахгүй хамтын амьдралаар амьдраад одоо бид хэд ч одоо гэрэлцэл гэж бодоод тэгээд олон жил 8-10 жил гарan амьдарч идэг ингээ амьдрал явж идэг. Тэгээд яг муулцаал одоо ингээл тааш тохирохгүй болол салыг гэхээр нэгдүгürt нөгөө гэрлэлтэд батлуулаагүй гэдэг маань юунд эрсдэл үүсэж байна вэ гэхээр хөрөнгөө хэрхэн хуваах дээр л асуудал үүсдэг. Яагаад гэвэл нөгөө нэг эмэгтэй хүн чинь хүүхэд төрүүлээд тий гэртээ хүүхдээ харж явах хооронд нөхөр хөдөлмөр эрхлээд орлого олоод идэг. Тэгээд нөхрийн өмчтөр бүртгэж нэр дээр өмчөнд бүртгэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар гэр бүлээ бүртгүүлэхгүй байх маань ер нь бол хөрөнгөө хэрхэн хуваах дээр л маш шүүхтэр асуудал үүсгэдэг юм. Нөгөө гэртээ хүүхдээ харж исэн эмэгтэй маань би энэ нөгөө нэг гэр бүлийн энэ байр одоо жишээлбэл байр машиныг нэг олж авахд миний оролцоо байсан гэдгээ нотлоход хэцүү байдаг байхгүй юу? Шууд одоо жишээлбэл 10 саяар хосууд машин авч илаа гэхэд 5 сая нь эхнэр нь өөрийнхөө шууд данснасаа гаргаад нөхөр рүүгээ шилжүүлсэн болвол шүүхтэр эн чин дундын өмчөө бит хоёр хувааж авъя гэж болно. Иргэний хуулиар болохоор дундын өмч гэж нэг заалт, гэр бүлийн дундын өмч гээд ингээд нэг хоёр дундын өмчийн заалт байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол яах вэ хамтран амьдрагчид маань яах вэ гэр бүлийн дундын өмч зүгээр дундын өмч гэдгээ хувааж нэг болох хэрэгтэй болчих юм байна. Гэрлэлтэд бүртгүүлсэн бол гэр бүл босноос хойш үүссэн хөрөнгөчин ер нь гэр бүлийн дундын өмчүүл гэсэн ойлголттой явах гэдэг. Бас дээрээс нь нэг юм байдیں۔ Нөгөө гэр бүл байсныг тогтоолох тийм шаардлага гаргаж болдгийг. Яг хөө тэгээд яг хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэсэн нэхэмжлэлтэй гэр бүл байсныг биш хамтын амьдралтай байсныг тогтоолгох. Тэгээд яг хөө энийгээрээ бас явж агаад тэгээд хөрөнгөө хэрхэн хуваагаа шийдэж байна. Хүүхдийн хувьд бол яг өмнөх шиг гэсэн үг байхгүй юу? Өмнөх гэр бүл байсан хүмүүс шиг л. Би бас яагаад энэ асуултыг асуусан гэхээр ер нь бол тэгтээ ингээд хүүхдээ гаргаж байгаа бол бас гэрэлтэй батлуулцгаад хэрэгтэй гэдэг юм байна те. Яванда амьдрал яаж чиргээвлээ гэж бас нэг тийм бодол төрлөөлтэй тийм. Нөгөө бид хэд ч залуу насндаа амар хөөрхөн гений итгэмтгий тэгэл ингээд гоё бэр гуйгаал хурим хийгээл тэгэл ингүүлэн гисэн маягаар хүлээгээл тэг хүүхдээ гаргацсан ахаад хүүхэд гаргацсан ингээл гаргаал амьдраад байдаг. Тэгээ сүүлдээ бүр за гуйлаа яваад гэрэлтэй батлуулж гих
хэмжээнд очиж штэ. Тийм болохоор ер нь эртгэн хүүхдээ гарахаас өмнө, хүүхдээ болохоос өмнө за хүүхэд гэдэг чинь маш том хариуцлагатай зүйл штэ. Хэрхэн өсөхгүй яах вэ? Ямар хүмүүжил олохгүй гэд. Тийм болохоор ер нь залуу хосууд маань гэр бүл төлөвлөлтөө шийдээд хизээ хүүхдээ олох уу гэдгээ асуудлаа тохиролцоод ч юм уу тий. Тэгээд хэрвээ жирэмсэн болоод хүүхдээ олцсон бол өө явж юу яа гэрэлтэй батлуулъя. Тэгтээ гэрлэл тийм байна. Маш зөв санаа. Гэрлэлтэй батлуулсан хүүхдтэй болохоор болсон бол гэрлэлтэй батлуулах хэрэгтэй юм байна тий. Гэрлэлтэй батлуулах чинь ер нь бол өмч хөрөнгөө энэ гэр бүл болсноос хойш одоо жишээлбэл хүүхэд төрснөөс хойш хоёрыг гэрэлсэн гэж үзэхгүй шүү дээ. Гэр бүлээ батлуулснаас хойш гэрэлсэн гэж үзэх учраас ер нь бол өмч хөрөнгийн асуудлаа дундын өмч хөрөнгөө хэрхэн хуваах дээр шүүхэл ингээд хувааж өгөхөд дуустал асуудлаа шийдвэд гэж гисэн тийм байна тий. Бас нөгөө тэгээд ийм нэг арга байдаг шүү дээ. Гэрэлтийн гэрээгээр чинь эд хөрөнгийн асуудлыг бас зохицуулж олно. Заавал ч үгүй хамтын амьдралын гэрээ ч юм уу, гэрэлтийн гэрээ ч юм уу тиймэрхүү юм байгуулад за одоо ингээ хуулиа ер нь ингээ хамтран амьдрал хэллээ. Тийм учраас одоо ингээд яг гэр бүлээ батлуулахгүй ч гэсэн батлуулахгүй байлаа ч гэсэн ингээ хамтны амьдралтай болоод ихэлсэн энэ үеэс хуйлаа одоо ингээд олсон хөрөнгө маань ийм хөрөнгө олсон болвол ингэж хумаа шүү гэд тохироод нотроо дээр ороод гэрээгээ батлуулж бас болно. Бас тэмдэгцэл байт юм байна те. Ерөөс сонсож байгаагүй юм биш вэ талаар. Тэгээд энийг хэрвээ одоо маргаж муудсан тохиолдолд хоёр тишээ салсан тохиолдолд ингэж хумаа шүү гэсэн маягаар хамтын амьдралын эд хөрөнгийг хуваах ч юм уу тиймэрхүү гэрээ хийж болно. Гэрээ ч юм бол талуудын бүсэл зоригийн илэрхийлэлээр чөлөөтэй байгуулж болох учраас заавал ч үгүй тийм гэрэлсэн гэрлээгүй гэхгүйгээр ер нь тийм гэрээгээ. Гэхдээ яг монголчууд болохоор тиймэрхүү юм яриад юм л да. Эсвэл нэр гэр бүл болж юм сална гэж муу юм хийлээ мэлээ гэ. Жишээ надад итгэхгүй байгаа мó гэдэг нэг юм үндэслэхгүй нэг сонин тиймэрхүү юмар л гэрээ. Харин тийм царай байдаг шүү. За тэгвэл эргээд оролцогчийнхаа захиар орё л да. Ямар ч тач энэ нэмэгтээ бас нөгөө гэр бүлд нь хүчирхэл болсон эсхийг бид нэр мэдэхгүй байгаа учраас бас хүүхдээ өөр дээр авах хэсэг нь бол бас шүүх шийдэх юм байна. Ямар ч байсан ээж нь өөрөө хүүхдээ өсгөж чадна гэсэн нотлохоо юм уу те тийм зүйл бичиг баримт бас шаарддаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Хоёр дахь асуулт нь тэгсэн байсан штэ. Нөхрөөсөө одоо салжлаа гэж бодоо хүүхдээ авчлаа гэж бодоход нөхрөөс одоо тэтгэмж авч болох уу гэсэн байсан. Энэ тал дээр ямар хуулийн зөвлөгөө өгөхөр байгаа вэ? Тэтгэмж авдаг тохиолдол бас байдаггүй гэсэн байлээ Монголд ер нь. Ер нь олвол нөгөө гэр бүлийн тухай хуулийн дээр хөдөлмөрийн чадваргүй эхнэр нөхрөө тижээн тэтгэнэ гэсэн заалт байдیں۔ Ер нь. Тэгэхээр гэр бүл цуцалж байгаа тохиолдолд хүүхдээ хэний асрамж үлдээхийг шүүх бас өөрөө нэг шийднэ. Тэгээ гэр бүл нөгөө нэг салж байгаа хүн нөгөө нэг тийм тижээнд чүгүүлэх шаардлагатай хөдөлмөрийн чадваргүй болвол тижээнд итгэ гэж бас шийдэж болно. Энэ зохицуулалт бол байгаа. Тэгээд дундын эд хөрөнгийг яах юм? За нэгдүгээр гэр бүл цуцлах үед хүүхдийг хэний асрамж үлдээх юм шүү. Тэ? Хоёрт хөдөлмөрийн чадваргүй эхнэр нөхрөө тижээнд итгэх юм уу? Гуравт хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэрхэн хуваах юм? Дөрөвт нөгөө хүүхдийн хуулиар тогтоосон нөгөө нэг тэтгэмжийн эцэг эхээс гаргуулах аль нэг тал дээр нь байгаа тохиолдолд өгсөн тохиолдолд нөгөө талаас нь гаргуулах сар бор гаргуулах тэтгэмжийг нь бас тогтоож өгөх байхгүй юу? Тийм. Ер нь бол ээжүүд ингэж тэтгэмж авч исэн танаар одоо бомцоо хуульцаар холбогдоод тэтгэмж авч исэн тийм тохиолдол байдаггүй. Яг нөгөө нэг зөвхөн одоо жишээлбэл би энэ хүнээс тэтгэмж авмаар байна. Биш. Надад тийм яг тохиолдол гарч байгаа. Эхнэрийн ч юм уу би одоо хөдөлмөрийн чадваргүй энэ нөхрөөсөө тэтгэмж гаргуулъя гэсэн юм бол байгаагүй. Ихэвчлэн ямар маргаан байдаг вэ гэхээр хүүхдээ аммаар нь хүүхдээ өөрийнхөө асрамжинд аммаар нь хүүхдээ тэтгэлэг тэтгэмжийг гаргуулмаар нь эцгээс нь тий ингээд сар бүрийн нөгөө тэтгэмжийг тогтоолгож гаргуулмаар нь ийм юу
хуулийн зөвлөгөө их авдаг. Гэхдээ бас нэг юм байдیں۔ Үгүй салч юу? Салжилээвэл тэр хүүхдэд асраа нөгөө тэтгэмжийн мөнгөний авахгүй байсан ч авах. Тийм би хүүхдээ өөр дээрээ л авчвал тэгээд тэр хүүхдийн тэтгэмж надад хамаагүй гэсэн зүйл яриад байд юм уус. Гэхдээ ер нь бол энэ бол буруу шүү. Хэрвээ шүүхээр салах гэж байгаа бол ер нь гэр бүл цэцлээд өгөөч ээ. Тэгээд хавцраад хүүхдийн тэтгэлгийг нь тогтоогоод өгөөч ээ. Тэ? Эцгээс нь тогтоогоод өгөөч ээ. Гэдгийг нь гаргуулад өгөөч ээ гэх хэмжлээ гаргах нь зүйтэй. Тэгэхгүй одоо ингээд бид чинь ч юм уу за насны залууч байх уу те. Тэгээд нас ч хамаагүй байх. Ер нь тухайн үедээ салах гэж байхдаа айгүй юм нөгөө сэтгэлийн хөөрөл ихтэй. Тэгээд айгүй гомдож тунсан, ууралсан ч юм уу жоохон бодлогогүй ч юм уу байдаг юм шиг байгаа. Тэнгүүдээ тухайн үедээ гүй би чинь ингээд энтэй энгүү мөнгө төгрөг авахгүй амьдарч чадна хүүхдээ л авчиж байвал гэд тэгээ авсныхаа дараа одоо хүмүүс тэгж ярьдээ. Одоо 18 нас мас хүрэхээр юм ч юм уу эсвэл нэг жоохон томроод ингээд салаад нэг 4-5 жил болоод ирэхээр за хэвээр нэр хүүхдээ ганцаараа өсөх гэжтэй хэцүү юм биш үү тий аамаа усан тэтгэлэг гаргуулъя. Одоо тэгээд дээрээс нь сургалтын төлбөр яах вүлээ их вүлээ гэж гээ хандангууд хүүхэд маань нэг эрсдэл нь тийм байдаг. Хүүхэд маань юу насанд хүрэх айгүй төгцөн ч юм уу насанд хүрсэн байгаад дээ. Тэгэхээр насанд хүрсэн тохиолдолд хүүхдийн тэтгэлгийг ол эцэг эхээс нь гаргуулж болохгүй. Тэр хүн нөгөө бие даасан насанд хүрчлээ гэж тохиолдолд саяхан бас надад нэг 17 хүүхэд нь 17 нас хүрсэн нэг их зөвлөгөө авч ирсэн. Одоо эцгээс нь тэтгэлэг гаргуулмаар байна. Би дээрээс нь их сургуулийн төлбөрийн юу байна? Талын гаргуулмаар байна. Одоо бид хоёр яг би ингээд энэ хүртэл өсгөчлөө. Тэгээд одоо их сургуулийн төлбөрийн талыг яаж гаргуулах вэ? Би эргэжиллээ одоо хүүхдээ ингэж оруулахад үнэхээр санаа зовж байна гэд тэгэж асуусан. Тэгсэн чинь би ямар зөвлөгөө өгсөн бэ гэхээр нэгдүгээр 17 настай тэгээд яг нэг хэмжилтийгээ гаргаж болно л та. Гэхдээ нөгөө шүүхийн процесс маань тийм амар хурдан сарын дотор ингээл шууд шийдэл гарчихгүй. Бараг жил ингээд ч юм уу 3 сар ч юм уу үргэлжлэхээр манай хүүхэд маань 18 нас хүрчдэг. Тэгтээ би бодлол ингэсэн л дээ. Та хүүхдээ нэгдүгээр сургуульд оруулаад тэгээ сургуулийн төлбөр нь тодорхой болохоор тэр төлбөрийн мэдээллийг харж аваад хуйлаа юу яа шүүхэд хандъя. Тэгээд бол энийг заавал одоо жишээлбэл одоо хүмүүс маань нэг ийм ойлголттой гадаг юм. Яг хуулийн дээр тэгдэггүй ингэдэг шулуухан заачдаг. Тийм болохоор энэ л заасан заалт байгаа учраас би шүүхэд хандахгүй ч юм уу нэг тийм өрөөсгөл ойлголттой байдаг. Тэгэхээр ер нь бол шүүхдээ ямар зүйл шудраг бус байгаа юм гэдгээ бичээд хэмжлээ гаргасан нь зүгээр. Тэр бол нөгөө ялагдах ч юм уу нэг хэмжлэл хангагдахгүй магадлалыг бол нотлог баримтаа гаргаад тэгээ шүүхтээрээ ингээд мэтгэлцээд хилэлцээд тэгээд шүүх өөрөө за энийг яаж шийдэх юм бэ гэд Монголын хууль чи ер нь их олон талтай байгаа шүү дээ. Иргэний хууль, гэр бүлийн тухай хууль чинь олон боломжууд байгаа. Тийм болохоор одоо би ч гэсэн ямар боломж байдаг гэдгийг бүгднийг нэрлэн тоочоод хэлж мэдэхгүй. Тохиолдол болгон дээрээ би шинэ орж ирсэн кейс болгон дээрээ нөгөө судлаад хуулиа эргэж хараад судлаад шүүхийн шийдвэр хэрхэн гарсан байна. Энэ хэрэг дээр энэ үйлчлүүлэгчид төлөөлж ажиллахад ямар боломж байна гэдгийг тухай бүрт судалж гаргаж ирдэг болохоос биш шууд л хуулиа мэдээл ийм биш үү гэж шууд харахгүйгээр шууд тэгж хариулаад ингэдэг гэж би өөрөө ч бас тэгж хэлж болохгүй тэр чинь тэр шүүхийн шатанда наслах баримт. Тэгвэл сая та хэллээ шүү дээ. Тэр 17 настай хүүхдэд их сургуульд орсныхан дараа одоо ааваас нь тэгвэл одоо төлбөрийн ингээд гаргуулах боломж байд юм уу тэгвэл? Бага. Одоо өмнө нь тэтгэлэг авж байгаагүй бага наснд нь те тухайн ээж ганцаараа өсгцэн тэг их сургууль дээр болохоор ингээд ааваас нь шүүхээр явж байгаад албан ёсны тийм сургалтын төлбөрийн төлөвлөхөр тийм боломж байдаг уу юм? Эцэг эх чинь нөгөө хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй. Эцэг эхийн хариуцлага гэдэг үндсэн хуулийн нөгөө журамт үүрэг байна. Гэр бүлийн тухай хуулиар заасан тий үүргүүд байна. Тийм болохоор хүүхэд ч одоо 18 нас хүрчингүүтэй л ажил хийгээл өөрийгөө тэжээгээл явдаг Монголын тохиолдолд бол тэр зүйл айгүй ховор штэ.
Тийм болохоор ер нь бол нотлох баримтуудаа аягүй сайн гаргаж өгөөд яагаад энэ мөнгийг би одоо ингээд авах хэрэгтэй вэ? Хүүхэд өөрөө ч нэхэмжлээ гаргаж болно л доо. Ээж одоо ингээд тал төлрөг ам төлж байна. Гэтэл ингээд манай ээж ч одоо намайг тэдэн жил тижижлээ шүү дээ шүүвч тий. Шүүх минь тий. Одоо тэгээ миний муу ээж ингээд хэцүү байна. Би ч одоо ийм төлбөрийг тий сураад байна. Манай эцэг гэдэг хүн байдаг мөртлөө одоо миний ингээд нэг тусалж дэмждэг юм а. Та нэг энийг ийм хэргийг хараад тий ийм нотлох хоримтуудыг хараад энэ хуулийн дагуу тий надад ийм мөнгө өгөх боломж байна уу гэд асуугаад шаардлагатай нотлох хоримтуудыг гаргаад тий эцэг их болсон юм чи юм үүрэг хүлээх ёстой штэ гэсэн маягаар хүлээх ёстой юм шүү гэсэн маягаар шүүхтээ хандаад гаргуулж авах боломж байгаа. Тэгээ би ер нь бол тийм. Тэгээ тухайн үед хуулийн яриа судлаад тэгээд нэхэмжлэгээ боловсруулад гаргая гэсэн хариу өгсөн байна. Тийм. Тэрнээс ш ер нь бид нар чинь ингээд нөгөө юм байгаа юм яга 18 нас хүрчээд хүүхдийн нөгөө сар болгон авдаг нөгөө эцэг гэхээс авдаг тэтгэлэг байгаа даа штэ. 11 наснаас дээш бол бүс нутгийн амжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11 наснаас доош бол бүс нутгийн амжиргааны түвшний доод түвшингийн 50%-аар гэсэн залтууд байгаа. 18 нас хүрсэн тохиолдолд энийг авахгүй. Энэ тэтгэмжийг авахгүй. Тэрнээс биш сургалтын төлбөр ч юм уу тиймэрхүү зүйлийг авах боломж бол байгаа. 11 наснаас доош хэр дунджаар хитэн дүүрэг гэсэн үг. Одоогийн нөхцөл байдлаар одоо тийм тооцоолбол хитэн дүүрэг гэсэн үгээс хард юу наа авах тэтгэмж. Бүс нутаг болгоноор одоо өөр байгаад тий. Тийм. Тэгээд бүс нутаг гэхэр ч одоо хотын Улаанбаатар аймаг аймагаараа ч юм уу тий. Тийм. Тэгэнгүүт ер нь бол хотын за би шууд хайгаад юу гаргаад ирэх. Ер нь бол бас амжиргааны тэтгэмж гэдэг яг яриад байдаг ер нь бас хэр орчин мөнгө ингээд автын болоо гэж сонирхохгүй юу. Одоо ингэжсэн. Ер нь хүмүүс ч одоо сар болгон ингээд 50,000 60,000 төгрөг баг гэж боддоо штэ. Манай нэг юуны хичээн дээр бол ярихад юм байна. Тэг хүүхдээ яг нэг нас хүрэхтэн тэтгэмжийн тогтоолгоод аваарна. Гэхдээ тэр нь яг нөгөө бүс нутгийн амжиргааны доод төвшнгөөр бол биш. Тэгээд явж исэн чинь нэг мэдхэд нөгөө нэг аав нь үгүй би ингээд өгөх юм бол энэ нэмэгтээ аваад өрчин би хүүхдэд өгч байгаа юм болохоор би дундаа ингээд хадгаламжийн данс нээгээд тэгээ хадгална ингээд тэгээ хадгалж яваад манай их нөгөө загшин зарцуулах боломжгүй. Тэгээд яг шүүх болвол тэрийг нөгөө шийдэл өгч байгаа. Энэ хүнээс ингээд юуг нь хүүхдийн тэтгэлгийг гаргуулсгаа гэд тэгсэн чинь манай ихч нөгөө салж байгаа нөхөртөөгөө нөгөөх нь чамд өгөхгүй би хүүхдэд данс нэ гэд тэгээд дундаа данс нээгээд гээд нэг хүүхдэд нь 10 нас хүрсний дараа тэр чинь 8 сая ч үлээ 10 сая төгрөг болцсон байсан шүү. Тэгэхээр болж байгаа ч тэр чинь. Тэгээд тэр чинь ингээд сар болгон хийгээд тэгээд гол нь бас тийм боломж байт юм байна тий. Гэхдээ бас нөгөө нэг юм байгаа. Хэрвээ манай их ч одоо нөгөө залуу нь уул нь тэрий чинь ингээд хүүхдийн сар болгоны хэрэглээнд л зориулах хэрэгтэй юм л да. Тийм. Гэхдээ ер нь хураахаар бол тийм. Тэгээд дээрээс нь бол ингэж нөгөө нэг шууд би чамд шууд өгөхгүй банкнд хийн гэдэг бол бас буруу. Шүүхэр үггээл шийдсэн бол өгөхлөөстэй зүйл. Яг уу нэг боломж нь хэрвээ юу яагаад гэсэн бол тухайн үед аваад зарцуулаад исэн бол нөгөө нэг мөнгө маань хүүхдэд маань хадгаламж нь өсөж тэр хэмжээнд хүрэхгүй байсан баг. Нөгөө талаас нь юу гэж бодох хэрэгтэй вэ гэхээр нөгөө эцэг эхчүүд маань за би энэний тэр хитгэн төгрөггүй амьдрал чинь авахгүй гэдэг юмнасаа цааргалж байгаагаараа дээрээс юу та ядаж ингээд тогтоолгоор шүүхээр тогтоодсон байхад тэрийг хизээч шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр нэхэд авахгүйж болдог байхгүй юу? Тэрнээс шүүхээр тогтоолгоогүй бэжэж 18 нас хүрэхээр гинт аавь гэх ойлголт биш. Шүүхээр тогтоолгоцсон одоо жишээлбэл 3 насны дээр шүүхээр тогтоолгоцсон. Гэтсэн мөртлөө хүмүүс өгөхгүй яваад байдаг байхгүй юу? Өгөхгүй яваад байдаг байхгүй юу? Мөнгө өгөхгүй яваад байдаг. Тэгээд гинт одоо жишээлбэл тогтоолгоцсон байхад одоо яг 17 нас хүрчлээ гэж бодно шүү дээ. Их сургуульд орох төгөөд ирлээ гэж бодоход одоо тэгвэл
энэ мөнгөний шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүл яа. Тэ? Аваад өгөөч гэх юм бол аваад өгнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ааваас нь ч юм ээжсэн. Ямар тэгээ одоо нөгөө бүс нутгийн амжилгааны доод түвшин гэсэн чинь юм байна. Улаанбаатар хотод 238,700 гинэ. Энийг хоёрт хуваах юм бол 120 тийм болох юм байна. 20. За ямар ч байсан мэдгүй хуулийн одоо заалт зүйлд байдаг талаар нэлээ албаны хүнээс ингэж анх удаа сонсож байгаа одоо ер нь баяртай байна. Ер нь өмнө нь бол ингээд хуулийн аргаар шийдэхгүй ингээд бас хүмүүсээс дам сонссон юмнууд бас байсан. Бас буруу удажсэн юмнууд байдаг байсан юм байна. Тэгээд дэлгэрэнгүй бас тэтгэмжээ өгөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ч юм уу дэлгэрэнгүй нь асуумаар л байна. Гэхдээ манай цаг маань бас хязгаарлагдмал. Тэгэхээр дараагийн асуулт болох одоо сэтгэл зүйчээсээ бас асуулт асуумаар байна. Хуульчтай маш их баярлалаа. Би бас подкастын доор хуульчтай хэрхэн холбогдох талаар бас холбоо ярих юг оруулчих болох бах те линк ч юм уу те хувь чатаар ингээ холбоо ярих Facebook хаяг ч байт юм уу те оруулчих. Тэгээд дэлгэрэнгүй ингээд хувь одоо зөвлөгөө авах хүсэж байгаа ээжүүд юм уу аваад бас холбогдож болох бах. За эргээд захиа руугаа ороход манай оролцогч маань бас тэгсэн байсан шүү дээ. Ер нь бол бас сэтгэл зүйн талаар өөртөө санаа зовж байгаа тийм зүйл бичсэн байсан. Ганц би болсны дараа ганц би ээжүүд ер нь сэтгэл зүйчэд хэр ханддсан бол ямар асуудал дээр ямар асуудал ер нь тулгардсан болоо танд ер нь хандчихсан ганц би ээж байгаа болов тэр талаар тэгвэл хандчихсан ээжүүд байгаа болов гэхээр бас ингээд яачих юм байна. Итерхий одоо нөгөө том асуудал учраас ингээд мэдээж ганц бие байдгаа хоёр бие хүмүүс ч гэсэн асуудал зөндөө тулгардаг учраас энэ сэдв итерхий том болж байгаа. Тэгэхээр яг асуултаа жоохон товчлоод ер нь ингээд ганцаараа болчихно штэ. Яг ийм үед ингээд сэтгэл зүйн хувьд ямар ингээд юу үүсдэг бэ? Одоо нөхцөл байдал гэх юм уу те ганц бие хүмүүст одоо нөхөртэй байж байгаа хүүхдээ өсгөхөд ч юм уу те тэр тухайн ээжэд нийтлэг одоо үүсдэг тийм нөө сэтгэл зүйн тийм асуудал юу байдаггүй. Энийг мэрэгжлийн үний үүднээс одоо сэтгэл зүйн эмгэг гэжгээр буруу хэлчихсэн болов би одоо яг юу гэж нэрлэхийг мэдэхгүй байна л та. Ерөнхийдөө бол ер нь нэгдүгээр та нөгөө нэг одоо хуульчийн төрөний яриан гэл те хэлсэн штэ. Эвлэрлийн 3 сар байдаг мэдээж салах хөргөлөө өгснөөс хойш 3 сарын хугацаанд эвлэрнэ гэдэг тэр нөгөө заалт юу байдаг хугацаа байдаг гэж хэл. Тэгэхээр яагаад монголчуудын хувьд ч юм уу аль эсвэл ер нь яагаад энэ хугацаа өгöd байгаа юм те нэгдүгээр мэдээж тэр ингээд эвлэрээ чи эргэн хараач салах гэдэг шийдвэр эргэн хараач гэдэг. Тэнгүүд энэ дээр хүмүүс эргэн харах бод галидын хоёр нуруугаа харуулсан эрэгтэй эмэгтэй эрэгнэр нөхөр хоёр ахаад хизээч юу ахгүй гэдэг. За захаан дээр бол мэдээж би яг ямар процессор яагаас салах болсноо би бол дурдмаараг байна гэдэг юм. Тэгээд тэрэнгүүд ерөнхийдөө аль болох битгий салаач гэр бүл болсон л учраас аль болох битгий салаач л гэдэг байр сунаас ерөнхийдөө сэтгэл зүйчнэр зөвлөгөө өгөөд түн дээр нь ажиллана. Тэнгүүд тэр эвлэрлийн гэдэг байгаа тэр хугацаанд уул нь бол тэр ихнэр нөхөр хоёр хичнээн нэгэндээ дургуужсан сэтгэл зүйчд хандах хэрэгтэй байгаа байхгүй юу? Хандаж байж хинд нь алдаа байна, хин нь оноо байна тий. Магадгүй та хоёр түрүүн хэлгээр сэтгэлийн хөөрөлөөр энэ шийдвэрийг гаргах ч уу аль эсвэл үнэхээр эргээд хоёрт ямар үр дагавар бий болох вэ? Тэгээд тэрэнгүүд энэ салалт гэдэг зүйл нэг сэтгэл зүйн хувьд бол нэг шархалж байгаа л гэсэн үг. Сэтгэл өөрөөс шархалж байгаа л гэсэн үг байхгүй юу? Эхнэрч тэр нэг зохилд авчиж, нөхөрч тэр маш том зохилд авч мэдээж хамгийн том зүйл бол бас хүүхэд өөрөө маш том сэтгэл зүйн хувьд зохилд авна. Эргээд энд нь яаж тэр зүйлийг даван тулах вэ? Энэ зүйлээс гарах эрсдэл юу вэ гэдэг ингээд асар их олон зүйл энэ дээр яригдана. Энэ зүйл дээр ингээд төлөвлөгөөтэй хийгээд бас ингээд боломжтой нөхцлөөрөө ингээд хүмүүс ингээд хандах ингээд тэр эвлэрлийн 3 сард нэгсэндээ ингээд ажиллах ёстой л доо. Харамсалтай нь манай Монголын нөхцөл төр нь ханддаг нь цөөхөн 3 сар шүүхээс өгсөн тэнгүүдээ нуруугаа хараалал явцдаг. Тэгээд эрэнгүүд яг ингээд энэ дээр бол нэг захааны эзэнт ингээд мэдээж хэрвээ магадгүй та салах шийдвэрийг яг яагаад гаргасан бэ гэдгээс өөр ингээд асуултууд яригдах ч гэсэн хүчирхийллийн улмаас тэр гэр бүл салж ивэл энэ салалтыг бол ямар нэгэн байдлаар шууд ингээд гэр бүл салтыг бол ингээд тэр гэр бүлийг ингээд зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл гэр бүл хүчирхийл ерөөсөө байж боломжгүй зүйл. Гэр бүл хэн нэгэн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглээд те гэр бүлийн хүчирхийл гэдэг чинь өөрөө нөгөө нэг гэр эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж одоо хүчтэй те хүчгүй
ингээд хүч хөргөг хэрэгжилж байгаа л албадлагын хэрэг штэ. Тийм болохоор энэ дээр ямар мэдлэр бол шууд ингээд таслан зогсоох нь магадгүй зөв асуудал. Салалтыг бол ингээд зөв ингээд болгоё танд ингээд энэ шал ингээд шүүхтэр ингээд нотлогдоод явах. Зүгээр яг магадгүй зүгээр энэ үнтэй би амьдрч болохгүй нэ. Би энэ хүн ингээд юм ингээд зүгээр одоо сэтгэл зүйн хувьд ингээд тохироогүй улмаас ингээд салж ивэл тэрийг бол ингээд засч залруулаад сэтгэл зүйн хувьд ингээд сэтгэл зүйчд хандаад тэр гэр бүлийг магадгүй бүтэн авч өгөх. Хэрвээ салсан ч гэсэн найзын төвшөнд авч үлдэх хэрэгтэй. Яагаад найзын төвшөнд авч үлдэх ёстой вэ гэхээр дундаасаа үр хөвгтэй болсон хүн бол мэдээж тэр үр хөвгөд бол аавын генийг авж байгаа, ээжийн генийг авж байгаа. Тэнгүүд аав ээжийн хоёр талын генийг авсан хөвгт ингээд ээж автайгаа би адилхан би одоо хүүхэд миний хамар одоо аавтай минь адилхан миний нүд ээжтэй минь адилхан ингээл бага хахт нь бид нар хүүхдүүд өхөрдөл ярьдаг. Өтгөө өсгчөөд гинт ингээл чи ёстой нэрэ ингээл хамгийн муугаараа хэлэн те нөхөр нь ихнэр нөхрөө ч юм уу. Ингээд ирэнгүүд миний аав одоо тэнийг юм байна. Миний ээж одоо мангар юм байна, галзуу юм байна, ийм байна. Ингээд хоёр муугаараа хэлээд ирэнгүүд нөгөө хүүхд ингээд бодох байхгүй юу. Ингээд ийм миний ээж тэнийг юм чинь би ч гэсэн тэнийг юм байна. Миний аав ингээд хамгийн адгийн муу юм чинь би ч гэсэн адгийн муу юм байна гэдэг. Тийм сэтгэл зүйн хувьд ингээд хүүхэд тухайд ингээд point аваад байна гэсэн үг. Тэгээд ирэнгүүд нөгөө бид нар анзааралгүй салахын өмнөх мэдээж хэрэлдэн хамт ингээд байна. Тэнгүүд энд одоо захианы эзэнд ингээд хандаад хэлэхэд магадгүй та ингээд гэр бүл ингээд мэдээж зүгээр ажил салъя гээгүй мэдээж маргалцсан байж таараа тэр нэг процесс маш том хүн дээр туссан болоод салах шийдвэр гаргацсан байгаа учраас хүүхдтэй ингээд тэр тухайн үед хүүхдийн хажууд процесс хэрэг болсон л бол энэ зүйлийн сэтгэл зүйч тандаа тэр хүүхдийн эргээ та хүүхдэд нөхөн сэргийх өмжилгээ хийгдэх ч юм уу өөртөө ингээд сэтгэл зүйн хувьд ингээд зөвлөгөө авч явахдаа аль болох нөхөртөөгөө салсан ч гэсэн асуудал ингээд арай ингээд хөнгөн төвшөнд хүчрхийллийн хэмжээнд биш бол та найзын төвшөнд үлдээчээ нөхөртөө мэдээж ингээд нээлттэй хүүхэд хүсэх юм бол автаагаа уулздаг шүүх хин дээр гаргаж чинь тий шүүх мэдээж ээжтэйгээ байгаад шийдвэр гаргачаад магадгүй аавд хүүхдүүд бол аавтай хүүхдийг бол фри ингээд уулзуулчих хэрэгтэй тий тэнгүүд магадгүй шүүх ээжтэй нь биш аавд нь үлдээсэн бол ээжтэй нь хүүхдийг уулзуулчих хэрэгтэй ч юм уу ингээд эргээд ингээд эхнэр нөхөр гэр бүл биш байсан ч гэсэн найзын төвшөнд үлдэх хэрэгтэй энэ нь эргээд хүүхдийн маш том асуудлуудаас ингээд учран сэлгээд хүүхдэд ингээд сэтгэл гутралд ороод сэтгэл гутралаасаа дамжраад тий ингээд нөгөө амиа орлох ч юм уу тий энэ чинь за би жоохон хүүхдтэй тулгуурлаа ярьчлаа. Тэнгүүд яг ээжийн сэтгэл зүй ямар байх вэ гэх тэнгүүд мэдээж түрүүний хэлгээр нөгөө сэтгэл ганц би ээж ямар байх вэ гэдэг ирэнгүүд мэдээж хамгийн түрүүнд сэтгэл гутрал тий магадгүй ганцаардлын мэдрэмж ихэд өрөөдөрхээр ингээд чадахгүй байх өөртөө итгэх итгэл нь үгүй болох энэ жишээ нь магадгүй зарим ээжүүд бол би одоо болно бүтэн гэж ингээд амар зоримог байдаг ч гэсэн асуудал тулгараад ирэнгүүд за би амар хэцүү минь ялангуяа хүүхдийн асуудал дээр ээжүүд амар хэмжээг ханддаг тий би ганцаараа ингээд хүүхдийг өсгөн гэдэг тий тэр хүүхдийн бүх зүйлийг хариуцна маш том зүйл ахгүй юу. Энэ дээр ингээд сэтгэл зүйн хэр бэлтгэлтэй байна вэ гэдгээ өөрөөсөө нэгт асуух хэрэгтэй. Би нэг сэтгэлд хин нэгний тусламж хэрэгтэй байна гэвэл заавал сэтгэл зүйч тандах хэрэгтэй. Тусламжаасаа гадна тэгээд нөхрөөсөө ингээд өөрөөсөө тусламж авахгүй гэдэг бол хамгийн буруу асуудал. Заавал авах хэрэгтэй. Бүхэл бүтэн та нэг ертөнцийг бий болох гэж байгаа учраас тэр нөхрийн тусламж заавал хэрэгтэй. Тэгэхээр салсан ч гэсэн нөхөртөөгөө найз бай гэдэг чинь энэ. Тийм болохоор та сэтгэл зүгээ ингээд өөрөө ингээд дэмжээ сэтгэл зүгээ окей пул ингээд байлгаж чадна гэж зөвхөн өөрийнхөө сэтгэл зүг окей болгож болох ч гэсэн эргээд таны ард хүүхэд гэдэг хүний сэтгэл зүй нөхөр гэдэг хүний сэтгэл зүйгээд маш олон зүйлийн ингээд байдаг учраас энэ дээр бас мэрэгжлийн заавалчгүй зөвлөгөө танд заавал хэрэг болно гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Би яг ингээ хуульч өнөөдрийн манай дугаар яг гол зорилго нь тийм. Ерөөсөө хууль цаг сэтгэл зүйч хоёр хоёулаа хэллээ. Гэр бүл болоод одоо ингээд хүүхэд байгаа л болвол те ингээд дан ингээд тэр ээж юм уу дан ингээд аавдаа биш хамгийн гол нь ингээд салах гэж байгаа бол энэ хүүхдийн талаар бас аявуух бодох хэрэгтэй. Тэр хүнээс би одоо мөнгө уухгүй яах юм гээд
бодохгүйгээр тэр хүүхдийг өсгөх тэтгэмжийг тэр хүнээс гаргуулж байгаа хгүй тийм үстэй тий. А бас сэтгэл зүйн хувьд би тэр хүнээс гуйхгүй стандарт чадна гэд ингээд явж болохгүй. Тэр хүүхдийг өсгөх явцад танд хүндрэл бэрхшээл гарна. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүй бас бодох хэрэгтэй гэдэг талаар ерөн зөвлөөг айгүй хэрэгтэй чухал зөвлөгөөнүүдийг ер нь өглөө гэж би бодож байна. Манай өнөөдрийн подкастын гэсэн зорилго юм байсан л да. Түрүү нөгөө хуульч мань хэлсэн шүү дээ тий. Нөгөө тэтгэмж ингээд аваад нөгөө яагаад тэтгэмж өгöd байгаа юм? Хэрэглээнд нь зарцуул. Энэ хүүхдэд ингээд тодорхой хэмжээний хэрэглээ байгаа. Тэр хэрэглээнд нь ээжид одоо нөгөө сэтгэл зүйн болон эдийн засгийн дарамт үзүүлэхэд бол энэ тэтгэмж олгоод байгаа шүү дээ тий. Тэнгүүд ээж нөгөө хадгалж жагаад ингэчээд яг хүн болгоны нөхцөл байдал өөр, ар гэрийн тусламж өөр тий. Манай захианы хувьд бол ар гэрийн төдийлөн туслах боломжгүй ганцаараа л би одоо нуруунд дээр бүхнийг өөрхнэ гэж ярьж байна. Тэгээд тэрэнгүүд ар гэрийн тусламжгүй өөрөө бүгдийг яаж байгаа хүн бол мэдээж тэр нөхрийн тусламжийг одоо яалтчгүй хүүхдтэй авахгүй л хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгээд эрэнгүүд тэр хэрэглээний тусламжууд хүүхд мэдээж дөрвөн уйлралт тий уйлралын хувцс байна тий хоол байна дөрвөн уйлралын тэр хүүхдээ сургалтын төлбөр байна тий зүгээр сургалтын төлбөрнгүүд нь бизнес сургалт биш тий тэр хүүхдийг хөгжүүлэх хэрэгтэй байна өөр яах хэрэгтэй байна хүүхдийг ингээд маш олон хэрэгцээ байгаа тэр хэрэгцээнд нь л төрөөст ингээд тэр жаахан л тусламж өгöd байгаа болохоос бас тэр нэг ааваас авж байгаа ээжээс авж байгаа одоо тэр амжиргааны зардал 100 хэдэн мянган төгрөгөөр тэр хүүхдийг сарын хувьд пүүл ингээд дэмжчин гэдэг асуудал бол ерөөсөө биш дээ тий. Тэгэхээр энэ тэтгэмжийн асуудал дээр ерөөсөө та цааргалж ерөөсөө болохгүй. Хэрэглээг авсан л тэр хүүхдэд заавал хэрэглэх эргээд хэрэглэж гин гэдэг чинь тэр ээжид болон танд бас эдийн засгийн тийм нэг дарамт үзүүлэхгүй байна гэдэг чинь эргээд танд бас сэтгэл зүйн хувьд бас нэг арай дээгүр байна гэсэн үг. За яана миний хүүхдийн одоо өвлийн гутал яана гэл тий. Одоо яана миний хүүхдийн одоо тэр яана гэл ээж одоо сэтгэл зүйн хувьд маш дарамт ирнэ штэ эдийн засгийн дарамтнаас ахуулаад. Тийм учраас энэс танд ингээд сэргийлж байгаа нэг хэлбэр гэсэн үг бас болж болно гэсэн үг л тий. Сэтгэл зүйч болон өмгөөлөгчөөсөө би маш хэрэгтэй мэдээллийг авлаа. Тэгээд та хоёрт нэмж хэлэхээр зүйлс ер нь байгаа юу? Би бол өөрийнхөө яг авъя гэсэн хариултуудыг навчлаа гэж бодож байна. Уул нь би ч нөгөөс энэ подкастыг цог хөтлөөд байгаа юм байна шүү дээ. Жочны версионоос орцсон уу? Тэгээд жочны. Тэгээ яг нь бол 3 хөтлөгчийн версионоос орж байгаа хэрнээ бас тийм. Яг мэрэгчлэх гэхээр би бас жоохон та хоёроос хүрдээд байна л да өөрөө буруу зүрүү ярьчих болов мэрэгчлүү гэдэг ингээд тэгээ жоохон бие бариад байлаа. Ер нь сүүлд базад хэлэхэд бол айл болох ер нь тэгээд салахгүй байх бүх боломжуудыг ашиглаарэ тий. Сэтгэл зүйчдээр очино өөр ямар арга хэрэглэх боломжтой байна тий. Тэгэхээр ер нь бол гэр бүл цуцлах бол шууд ингээл хамгийн түрүүнд цуцлуулын салъя би хүүхдээ аав чи хүүхдээ аав гэд яриад нэг өдөр шийдэх асуудал биш шүү. Энэ бол удаан бодож нухацтай тунгааж ирээдүйд хэрхэн амьдрахаа төлөвлөж ингэж төсвүүлж бүр төсөмөсвөө гаргаж те би ер нь хүүхдээ авч явж чадах уу яах уу ийх үү те ямар ажил төрөл хийх үү ингээд цаашдаа яах вэ гэдгээ мэдлээ төлөвлөж тэгээд салахгүй гэр бүл цуцлуулахгүй байх бүх боломжуудыг ашигласны дараа хамгийн сүүлд эцэст нь ер нь бол гэр бүл цуцлуулах шийдвэр гаргах хэрэгтэй шүү те. Энд бас нөгөө нэг эхнэр нөхрөөс гадна хүүхэд гэдэг нэг хүний амьдралын асуудлыг өөрөөсөө гадна өөр хүний нэг амьдралын асуудлыг шийдэх гээд байгаа учраас тэр асуудал дээр маш нухацтай тэгээд зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Тийм болохоор ер нь гэр бүл цуцлуулах асуудал чинь хамгийн эцэс тавигдах хэрэгтэй шүү. Хосуудаа л шийдлээ да. Сэтгэлийн хөдлөлөөр шийдэж болохгүй наахад нэртэй тий. Тэгээд мөн нэг юуны дөрөнд тэгээд суулжтай баярлалаа. Тэгээд өнөөдөр подкастэнд маань ингээд үнэтэй зөвлөгөө өглөө. Тэгээд маш олон ээжүүд, аавууд ингээд энэ зүйлийг ингээд манай Монгол төрөнхийдөө одоо нийтлэг болчиход байна шүү дээ. Гэр бүлийн салалт гэдэг зүйл нөгөөдөгөр маш том сэдв болчиход байна. Яг уу бид нар түрүүний хуульч минь хэлгээр маш сайн бодох хэрэгтэй. Гэтэ бодохтой ганцаараа бодох биш. Мэргэжлийн үнэтэй хамтарч бодоорой. Магадгүй хуульчтай зүг сэтгэл зүйчтэй найз нөхдөөсөө манайхан их зөвлөгөө аваад байдаг. Тэд нар чинь адилхан л амьдрал туулж яваа хүмүүс. Тэнгүүд нөгөө нэг өөрсдийнхоороо дүгнэн өөрсдийн танарын амьдралын за магадгүй эдийн засгийн хувьд сэтгэл зүйн хувьд туулсан амьдрал ертөнцийг харах үзэл бүх юм өөр учраас өөр шийдэл гаргах гэдэг. Ингээд яг мэргэжлийн үеийн хувьд бол магадгүй хоёрын
сэтгэл зүйчд очлоо гэхэд яг тулгараад байгаа асуудлыг чинь голыг нь олж хэлэх байх, түүнээс гарах гаргалгааг нь хэлж өгөх байх. Хуульч дээр очлоо гэхэд танд ямар боломжууд байна? Та яг яаж ямар аргаар энэ зүйлийг эвтэйхэн ингээд тэ төгсөх үү, дуусах уу, нэг бол эхлүүлэх үү гэдгийг гаргалгаа гарах байх. Энэ дээр ганцхан юм зүйл. Магадгүй таны гэр бүлд хүчирхийлэл байгаа бол та тэрийг заавалжгүй таслан зогсоох хэрэгтэй. Манай монголчуудын хувьд бол хүүхдээ бодож ингээл нөгөө аавтай тий ингээл амьдрал байдаг, аав нь хүчирхийлэл байдаг. Магадгүй ээж нь ингээд маш том хүчирхийлэл үлдээл байдаг. Нөхөр ч гэсэн ингээд хүчирхийлэлд өртдөг асуудлууд зөндөө байна тий. Хүүхдээ бодож ингээл байгаа л байдаг. Энэ хүүхдээ бодож байгаа асуудлаар ингээд хүчирхийллийг өөгшүүлж өрөөсөө болохгүй. Тийм болохоор энэ зүйл байгаа бол та энийг маш даруй арга хэмжээ авч таслан зогсоох хэрэгтэй. Нөгөө өөр зүйл тий одоо магадгүй таны эдийн засгийн хувьд та хоёр тохирохгүй, сэтгэл зүйн хувьд та хоёр жоохон биеиндээ таашаал авахгүй, магадгүй бэлгийн харилцааны хувьд таашаал авахгүй гэдэг ингээд өөр гэр бүл дасар зүйлүүд байна. Магадгүй араар тавилт, хууралт эдрэгээл тий сэтгэл зүйн хувьд ингээд юун бүхэн байгаа. Энэ зөвхөлдөд бол та мэрэгжлийн хүний үүднээс мэрэгжлийн хүнд ингээ хандвал асуудал арай өөрөөр ирэх бүрэн боломжтой байдаг гэж хэлмээр байна. За тэгээд энэ дээр бас нөгөөдгөр хүүхдийн сэтгэл зүйн хувьд ингээд та өөрөө ингээд асар их том зүйлийг ингээд туулах гэж байгаа учраас ганц би ээж гэдэг, ганц би одоо эцэг их гэдэг зүйл дээр өнөөдөр подкаст маань явж байгаа учраас ганцаараа бүхнийг одоо нэг туулахтай хоёулаа туулах гэдэг сэтгэл зүй шал ондоо байна. Тэгээд ганц би ээжийн сэтгэл зүйн өнөөдрийн хувьд ингээд ямар байх вэ гэдгээсээ илүү ганц би ээж ингээд замлах гэж байгаа ээж байвал одоо магадгүй нэг бүсгүй байвал магадгүй аав байвал те энэ дээр та хүлээцтэй хандаач хамгийн түрүүнд та ингээд мэрэгжлийн хүнд хандаач л гэж хэлмээр байна. Тэгээд ирэх юм бол асуудал өөрөөр иргэнэ. Тэгээд за баярлалаа. Өнөөдрийн манай дугаар маш олон хэрэгтэй мэдээллүүдийг нэгтгэж одоо маш тавч бөгөөд тодорхой ярьсан гэж бодож байна. Миний хувьд бол за тэгээд хоёрт бас ажлын амжилт хүсье. Манай өнөөдрийн подкаст өвгөр өндөрлөж байна. Баяртай. Баяртай.
байна.